За энэ бид хоёрын бараг 10 дахь оролдлого бахаа тий. Тийм ээ. Hello. Hello. Яа. Бидний одоо подкастны хамгийн ихний дугаараа л эхлэхэд бэлэн боллоо. За тэгээд бид хоёр ер нь бол подкастынхаа зорилгыг болохоор өөрсдийнхөө уншсан номыг гоё ойлгомжтой байдлаар бие биендээ ярилцах байдлаар ингээ хадгалж өгөлтэй гэж бодоод энэ подкастыг эхлүүлж байгаа. За тэгээд бид хоёр подкастнда Daily Dose of гэдэг нэг тэгээд ард нэг юм blank space үлдээгээ тийм нэр өгсөн байгаа. Тэгээд өнөөдөр бид хоёр ярих номороо Pachinko гэдэг солонгос зохиолчийн уран бүтээлийг болгож авсан. Тэгээд өнөөдрийн маань эпизодын нэр Daily Dose of Pachinko болж орж байгаа. За тэгээд Pachinko номынхон зохиолыг болохоор бид хоёр бүр ингээд амар дэлгэрэнгүй ярих гэхээс илүү ерөн зүгээр базаад ер нь гол санаа нь юу байсан, зохиолын яг ийм гол сүнс нь гэх юм үү те. Яг тэр агуулга нь юу байсан талаас илүү гоё ярилцаа явбал ерөн зүгээр юм байна гэж бодож байна. Угаасаа уншсан хүмүүсээс зөндөө байгаах тийм. Тэгэхээр аав бол бид хоёр нөгөө нэг зүгээр шүү технээс нь бүгднийг ингээ яриа явъя гэж бодсон чинь жоохон үгүй юм байна. Фил юм байна. Цаг их тийм байна. За тэгээд Pachinko номын зохиол маань өөрөө ер нь зохиолчоос эхлүүл ариу сонирхолтой ах гэж бодож байна. За тэгэхээр Pachinko номын зохиолч болохоор Минжи гэдэг тийм солонгос гаралтай одоо Америкт амьдардаг хүн байсан. Ер нь бол цагаач байсан гэж хэлж болно. Тэгээд 1968 онд төрсэн тийм эмэгтэй байт юм лээ. Тэгэд амьдралдаа бол яг тэр хүн хоёрхан тийм гол том зохиол бичсэн заяа. Хамгийн ихнийхэн зохиол болохоор Free Food for Millionaires гэдэг ном. Тэгээ Pachinko болоод ирэнгүүт тэрнээс бүр хойшоо бараг 30 гаруй жил ингэж дахин засварлаж судалгаа хийсээр агаад гарч ирсэн одоо зохиол. Тэгээд ер нь л тийм чанартай судалгааж гарч ирсэн болохоор амар олон оронд хэвлэгдсэн, орчуулагдаад. Тэгээ одоо бүр сүүлд кино ч гэсэн ер нь бол Apple нүүнэ TV дээр ер нь хийгдчихсэн. Гол дүртэн нөгөө нэг ийм хуу тоглолдог штеп. Тийм. Тэгэхээр угаасаа зохиолын киног нь үзэхэд бол нэг тийм яг аавра нь бол яг мөн байсан. Нэг тийм солонгос тийм traditional дуун дээр бүжиглдэг интротой байсан шүү дээ. Интро амар сонирхолтой. Интро амар гоё. Гэхдээ би ч яг гоо сериесийг үзэж амжаагүй. Гэхдээ яг нэгдүгээр ангийн яг нөгөө нэг хансуутай таардаг хэсгийг үзсэн. Тэр амар гоё байсан. Тэр яг гоё зөв портрет хийсэн маа бүгд өрсөл нь амар гоё. Тийм. Ингээд хансуу бүр яг л тийм залуу гэж бодхоор сүнжээ бүр яг тийм агуу. Тэгээд яг угаасаа номыг уншиж байгаа тэр хоёрыг яг тэр ийм хуугаар тэр хоёроо тэгсэлээ уншаар юм лээ. За тэгээд ном болохоор ер нь л ингээд дөрвөн үеийн одоо нэг гэр бүлийн одоо юм амьдралыг ер нь үзүүлж байгаа. Гэтэ тэр нь болоод ирэнгүүт цаг хугацааны хувьд гэх юм бол нөгөө Солонгос улс, Япон улсад дарлагдаад тэгээд тэрийг яаж нөгөө нэг Солонгосын тэр гэр бүл ингээд страглаа дарж гарч ийн. Тэгээд ингээд хэдэн үе явсаар агаад тэр чинь бас ингээд амьдрал нь сайжраад ингээд дуусна шүү дээ. Тэгээ нэг тиймэрхүү зохиол гардаг. Гэтэ ер нь яг амьдралтай л зохиол шиг санагцсан. Яг тийм хэтрүүлэг байхгүй. Тийм. Яг тэгээд ингээд илэрхийлж байгаа санаа нь айгүй тодорхой. Тэгтээ aesthetically бүр амар гоо яг нэг үгийг ашиглаад нэг гоо зүй тэр соёл уламжлал ямар нэг тийм хүн тийм нандин зүйл байдаг гэдгийг мэдрүүлж байгаа нэг тийм яг л нэг тийм сүнслэг ном шүү. Тэгээ нэг тэр номынхаа бис нэг юу санджлаа нэг номынхаа яг хамгийн эхлэл дээр нэг тийм үг байсахгүй. Ингээд түүх ингээ ямар ч яж болно. Тэг бид нарт тэрийг ингээ ямар ч өөрчлөх, коммент хийх ямар ч шаардлага байхгүй. Ягаад гэвэл тэр чинь зүгээр л өнгөрсөн зүйл гэдэг нэг тийм үг бичсэн байхгүй. Тэнгүүд одоо ингээ бас бодонгууд амар сонирхолтой байхгүй. Тэр ингээ тийм их юм ингээ дөрвөн үеийнхэн турш тохиолдсон ч гэсэн тэр зүгээр л ингээ түүх болоо өнгөрчихсөн. Одоо ингээ ямар ч одоо үзүүлэх нөлөөт юм үү тийм юм байхгүй гэсэн нэг тийм бодохтой цаа. Тэгээд ингээ за юу нэ. Тэгэхээр гол юм уу? Магтаал магтаатайхаар аюулсан болтой. Тэгсээр хагаад ингэ магтаж явах явцдаа бүх номоос байлж шүү дээ. Зүрхнээс нь яриа явцдаг тийм. За тэгвэл хамгийн эхлээд ер нь эн чинь бүрээ чаптераар ярих юм бол 58 чаптертай ном багхгүй юу. Тэгээд чинь 58 чаптер нь өөрөө дотроо тэргүүн дэд бүлэг гэдэг нэг 20-20-20-оор хуваагдсан. Гэтэ надад ингэж яриулаа амар сонирхолтой байсан байлаа.
Одоо подкастт л ирж илээ л да. Нөгөө нэг яадаг үе үеэр нь одоо эхний үе дээр юм байсан гэдэг тийм. эхний үеийг ингээ ярьж дуусч хоёлаа нэг хөрхөн гоё дүгнэл. Тэгэл хоёр дахь үеийг ингээд яг Сүнжаагийн аав ээж хоёр эхний эмээ өвөө хоёр гэж тийм. Тэгээ дараа Сүнжаа тэгээ Сүнжаагийн хүүхдүүд. Тэгээ хүүхдийнх нь хүүхдүүд. Тэгээ яг тэр дөрөв үе болж байгаа шүү дээ. Тэгвэл Бэхли эхний үеийг яриа заяа. За. Тэгээд Сүнжаагийн одоо ээж аав гэсэн үг шүү дээ. Яг эхнийх нь. Тийм хүүний. Тэгээд чи зүгээр Сүнжааг яриад яваа. Тойлоо ингэ дээлжлэл юу хамтраад ярьж байгаа. Тэгээд үнэхээр болох. Тэгээ нийлээсгүй болохгүй юм байна тийм. За хамгийн ихний одоо дөрөв үе гэр бүл байгаа гэдэг одоо модоор төсөөлөх юм бол юм дөрөв үе яваад байгаа тий. Тэнгүүдээ Сүнжаагийн яг ээж аав Сүнжаагийн голчлоод байгаа вэ гэхээр энэ үе болгонд ингэ Сүнжаа угаасаа гол дүрэн. Тэгээ Сүнжаагаас бүх ингэ юм нь бол холбоотой байгаа. За тэгэхээр Сүнжаагийн ээж аавын тухай их танилцуулъя. Хүүний болон Янжин гэдэг хоёр хүн байгаа. Тэр хоёр өөрөө ингээд яаж танилцсан бэ гэхээр тухайн үеийн бүр ингээд 1910-аад оны үед байгаа байхгүй юу? Ер нь бол ингээд яг л Солонгосын нэг арал дээр амьдардаг юм загасчин гэр бүлээс гаралтай тийм хоёр хүн. Тэгээ хамгийн анх бүр ингээд зөвхөн сүү тавьдаг өдрөөл би нэг анхаарсан. Тэгээ ингээд ямар ч тийм одоо ингээд анхандаа уучраад би нэгээ сонгох боломжгүй ингээд гэр бүл төрчихсөн байгаа байхгүй яа. Тэгэхээр ингээд хүүний болохоор өөрөө тийм уруулан жоохон цэцэрхий. Тэг хөлн юм жоохон яаж гэх юм уу тийм залуу байгаад байгаа. Тэнгүүд ингээд Сүнжаалаад ирэнгүүд амар ядуу айлын хамгийн биш Сүнжааш Янжин ингээд амар ядуу айлын хамгийн бага хүн байсан. Тэгээд ер нь бол 15-6 настай жоохон тэгээд ингээд тэрийг надад хүнтэй охноос суулгаж иж тэр чинь ингээд охиныхоо хоолтой золгох хэмжээний тийм ядуу айл байгаа охин байгаа. Тэгээд ер нь бол хүүнийг ээж аваа болоод ирэнгүүт өөртөө айгүй ажилтай, харцаатай тийм хүн байсан учраас ингээд нэг хүн гэр бүлтэй нэмээд амьдрахад бол ингээд ямар нэгэн асуудалгүй сахуугүй тийм гэр бүл байсан. Тэгээд ер нь Янжиныг охиноо олгож аваад тэгээд тэр хоёр ингээд сууж байгаа. Хүүний Янжин хоёр. Тэгээд хүүний болохоор тэр хоёр ингээд 3-4 хүүхэд нь ер нь бол эндээд тэгээд төрөхдөө ч гэсэн хүүнийгийн одоо тэр яг ураас тэрхий байдал ингээд хүүхдүүд нь удамшаад байсан байгаа байхгүй. Тэгээ ингээд нэг одоо хэдийн ингээд удамшаад байсан ч гэсэн Янжин ингээд миний хүүхдгээд хайрлаад байсан ч гэсэн одоо ингээд нэг хурч чадахгүй ингээд өвчнөр өөд болоод тэгээд хамгийн сүүлд нь төрж байгаа ганц ингээд амьд үлж чадсан охин нь Сүнжаа гэсэн байна. За гэхдээ ингээд тэр гурав аюу заргалтай ингээд амар гоё би охиндоо айгүй хайртай тийм гэр бүл байсан ч гэсэн ингээд хүүний ч өөрөө өвчин тусаад тийм сүрийн өвчин тусаад тэгээд Сүнжааг яг 13 настай охиноо ингээд 13 настай хахад нь өнгөрчдөг. Тэгэл ер нь бол ингээд Сүнжаа Янжингийн ээжтэйгээ хоёулахнаа амьдрал нь бол эхэлдэг баг тий. Үлдчихэж байгаа. Тийм. Яг тэр хүний нас арахаасаа өмнө бол нэрээ үнэхээр сайн хань үнэхээр сайн аав байж чадсан. Тэр хэд Ёндоо гэдэг гарал дээрээ нэг хөрхөн буурчин газар ажилладаг. Өөрөөсөө айгүй нэг багасаа илүү их хөдөлмөрлөдөг тийм хүмүүжил сайтай хүмүүс байсан болохоор нэг цэвэрхэн буурчин газар дээрээ хүмүүсийг маш гоё ухтаж аваад тэгээд гэр бүлэрээ одоо хөдөлмөрч байсан болохоор нэлээд цэмбгэр нэлээд хөөрхөн. Тэгээд гол нь тэр энэ чаптер чиртээ энэ үеэс харагдаж байгаа хүнийг одоо нэг хүнийг нас барахаас өмнө ямар хүн байсан бэ гэдгийг ярил нөгөө гэр бүлтэй хэтэрхий хайртай. Тэгээд хэдий ингээд чухал зочид ирээд буурчин газарт нь ингээд нөгөө нэг ирчүүд байгаа ч заасчууд ингээд юм яриа гэсэн ч гэсэн ихнэр охин хоёртойгоо хоол иддэг. Тэгээд охиндоо маш их хайртай. Надаас ийм чирэг, ийм хөөрхөн охин лөө гээд маш их баяртай, талархууштай хүлээж авч тэгээд охиноо маш их хайрлаж нандинаад өсгсөн тийм мундаг аав байсан баа. Тэр хэсэг нь бол надад амар гоё санагдчихсан. Тэгээд Сүнжаагаас ингээд кино үлдсэн зохиолын хэсэгт ингээд дандаа нөгөө нэг ямар нэг хэцүү асуудал болох тусам тий эрэгтэйтэй холбоотой асуудал болох тусам ингээд дандаа аавыгаа ингээд санаад идэг тийм хэсэг гардаг тий ингээд ер нь аав маань байсан бол гэж ингээд байнга бодоод идэг нь ер нь яг тухайн үед цаг үе хэцүүсэн ч гэсэн айгу би тийм жаргалтай гэр бүл төссөн учраас ядаж тийм нэг суур хүмүүжил нь тийм зөв эмэгтэй болтой юм шиг байна. Тийм ер нь бол энэ номнэр яг хамгийн том санаа нь ингээд Сүнжаагийн хувьд ингээд учирсан эрэгтэй хүн болгоно одоо өөрийнх нь одоо аав
Тэгээд нөгөө учирсан эрэгтэй хүмүүс гээд нэг хоёр хүн байгаа. Тэр хоёр хүн тэгээ өөрийнх нь хүүхдүүд гээд ер нь бол 90 тойрных нь эрэгтэй хүмүүст жоохон асуудал байсан. Гэхдээ аавд нь хизээж тийм асуудал байгаагүй. Тэгээд ямар нэгэн асуудал болгонд ингээд аав нь өөрийг нь хайрлаж чадсан анхны бөгөөд эцсийн эрэгтэй хүн байсан юм шиг өөртөө санагдав. Тийм болохоор ингээд бүх хүмүүсийг яг ингээд хүмүүс дээр алдаа гарах болгондоо аавыгаа дурсаж байгаагаа бодож эсвэл ингээд бүрэн аавыгаа ингээд бодож тайтгарч тэр нөгөө нэг асуудлаасаа гарахаа болдог ч юм уу. Тиймэрхүү юм болгож илгэсэн. Тэгэл ер нь сундаа тэгээд ээжтэйгээ ер нь тэр нэг буурчин газар аягүй сайн ажиллуулна. Тэгээд ер нь өдөр тутамдаа ингээд амьдралаа зовоохын тулд тий чинь ингээд ер нь л загасны тасгуу учраас загасчд байнга хурж ирж хондог. Тэгээд тэрнийх нь загасчдынхаа одоо хоолыг бэлдээл хувцас нугаагаал өдөржин ер нь л тэр газар ажиллуулаад хоолнд бэлдээл тэгэж ер нь л ээжтэйгээ амьддаг байсан байгаа тий. Тэгээд ер нь л сундаа чи ингээд угаасаа 13 насад наав нь өрсөн гэхээр ч одоо ингээд 15 6 таа хүрээл ингээд аягүй тийм царайлаг гоё өөрийгөө авч явдаг нэг тийм эмэгтэй болоод өсчтэй шүү дээ тий. Тэрэн дээр гэхдээ нөгөө нэг сунжааг ингээд царайлаг гэхээсээ илүү нэг чирэг тийм хөрслөг харьцтай нэг тийм жинхэнэ нэг тийм хүчрхэг охин шиг тийм яг тийм царайлаг гэхээсээ тийм арай тийм эрүүл тийм харагддаг тий. Эрүүл чирэг хүчрхэг нэг тийм яг оо тийм бөгөөд тийм болохоор нь аав нь л өөрийг нь ер нь амар хөөрхөн гээл нэг хөөрхөн эрхлүүлээл тэгэл чирэг хөл гарыг нь үсээл нэг тийм амар хөөрхөн эрхлээ. Тэр бүр миний зүрхэнд амар хоногчжээ. За тэгээд Сүнжаа маань ингээд 16 нас хүрээ. Тэгээд яг өдөр тутмынхаа хийдэг ажиллал хийгээл нэг зах ороод явж байхад тэр үед яг Солонгос Япон хоёрын байдал ер нь нэлээд хурцдсан байсан юм шиг нийгмийнх нь зүгээс бол тэгж харагдсан. Нөгөө яг тэр тийм зүйл болохоос өмнө нөгөө нэг тэр чин зах орж хүнс хоол хийх хүнс ногоогоо цуглуулад явж байхад нэг зуучлагч тэр чи юуны зуучлагч гэдэг лээ? Тэр одоо нэг тийм бомб байгаад байдаг шүү дээ. Яг тухайн юм дээр ингээ бомб дээр ингээ худалдаа хийдэг нэг тийм үнэл тийм нэлийн дээд зэрэглэлийн гоё өнгөтэй гоё готалтай тэгээ нэлийн цэвэрхэн тийм хүн өөрлөө нь ер нь бол нэлийн хараад байдаг тийм. Тэгээд харж байгааг нь Сүнжаа мэдж байгаа. Тэр хоёр бол харц тулгараад тэгээд ер нь бол 2 3 удаа тийм тохиолдож байгаа. Тэгээ нэг өдөр Сүнжаа маань бас л нэг зах ороод явж байсан чинь нэг Япон хүмүүс гарч ирсэн тийм. Тэгсэн чинь яг нөх хүчинтэг гэж дайраад тий. Тэр үед нь харин тэр манай хансуу тэр хүний хансуу гэдэг. Ийм нугаар төсөөлж байна. Хансуу гарч ирээд Сүнжааг маань тэр Япон хүмүүсээс салгаад харагддаг. Тэгээл тэр хоёр ч ингээд ер нь тэрнээс хойш угаасаа ингээд Сүнжаа ингээд хансууг амар хардаг болол тий. Тэг ингээд хансуу ч гэсэн ингээд Сүнжаагийн нэг тийм бид тэр нэг юм одоо кинон дээр ч юм уу номон дээрээс үүслээд ч ингээд Сүнжааг ингээд одоо ингээд mainly жоохон biologically амар attracted болж байгаа ингээд яг ингээд биеийг хараал тий. Тэгэж ингээд ямар гоё юм болцсон охин бэ гэж ингэж харж байгаа нүдээр хардахгүй. Гэтэ тэр хоёрын нас нь амар сонирхолтой за. Сүнжаа ч өөрөө 17 гэсэн гэж заах танилцахтаа. Тэгсэн чинь хансуу ч өөрөө 2 дахиах. 35 4-5 тай эрэгтэй хүн байсан байхгүй. Тэгэл тэр хоёр ч ингээд Сүнжаа ингээд гэрийнхаа хойно 7 нэг бол ингээд угаалга хийдэг. Тэгээд 3 дахь өдөр болгоо ингээд чай надтай яг энд уулзаж болох уу гэж хансуу ингээд асуугаал тий. Тэгээ нэг тийм чулуу байдсан шүү дээ. Тэр чи ингээд би чулуу үлдээсэн байх юм бол би ирээд явсан гэж ойлгоорой гэл. Тэгэл тэр хоёр ч болдож эхлэв. Тэгээ Сүнжаа угаасаа ингээд анхных нь болохоор амар ингээд татагдаал идэв штэ ингээд бүх юм ингээд анхных болохоор ингээд тэр хоёр ч би биндээ ингээд амар татагдаал. Тэмүүтэ нөгөө нэг Сүнжаа анхандаасаа ингээд ерөөсө тэр хүнийг одоо өөр эмэгтэй хүн байгаа юу гэж ерөөсө асуухаас айгаад асууж чаддгүй. Ингээд ерөөсө тийм юм ярьж чадхааргүй тийм амар ичимхий явах юм байсан байхгүй. Тэгээл нөгөө нэг хансуутай ч уулзаал
Тэгэл тэр хоёр занжаан болоод. Тэгээ нэг хүүхэн яг хансуутай уулзах болгондоо догтлоо. Тэгэл нөгөө нэг оройн унтахтаа нэлээ их бодож модтой тий. Тэр бол нэлийн яг ингээд догтлоод тэгээ анхных нь дурлал болохоор тэр юм нэлийн л амар догтлож байгаа л гараад идэв шүү. Тийм. Тэгэл тэр хоёр чинь одоо хамгийн тэгж олон удаа ер нь бол 7 нэг болго уулздаг. Тэгэл хансуучаа ингээд гадагшаа яваад ирэх болгондоо ингээд чихэр мэхэр авчираад идүүлээд идэг шүү. Тийм. Тэгээ нэг цаг авчирдаг билүү. Тийм тэр чинь гэдэг бүр сүүлд нэдэг хаа. Тэгээ нөгөө нэг одоо тэр хоёр чинь ер нь ингээд уулзаар хагаад нэг удаа ингээд мөөгөнд ээж нь явчихад иргээд тэгээ мөөгөнд явахдаа тэр хоёр чинь ингээд юм болоод тэгээ тэр хоёр чинь харилцаанд ингээд ороод сунжаач гэсэн ингээд өөрөө тэрэндээ ингээд одоо тиймэрхүү юм анх удаа уулзраад ингээд амар жоохон цочирдоод тэгэл ингээд хансуудтай угаасаа хайртай хансуу ингээд тэгэнгүүт ингээд my dear girl гэдэг гардаг штеп. Миний хайртай охин. Тийм миний хайртай охин гэдэг. Тэр нь тэр чинь тийм харилцаатай болоод ингээд уулзаад тэгээд ингээд нэлээд хугацаа өнгөрөөд таа. Гэтэ тэрний одоо ингээд зохиолын бас сонирхолтой юм нь одоо ингээд сунжаач нөрөө янжийн ээжтэйг ингээд буурчин газар ажиллуулад тэгдэг байгаа штеп. Тэгэнгүүт ингээд загасчд ингээд ирж мэрэл явдаг ингээд байнга хондог байсан. Тэгээд тухайн үед явуулаад ирэнгүүт хамгийн ихэнд Исаак гэдэг дүр гарч ирж байгаа юм тий. Тэр буурчин газар нь нэг шүн ирээд хонсон. Тэгээд тэр Исаак гэдэг залуу өөрөө ингээд амар өвчин тусчихсан. Тэгээд нэг өвчтэй учраас ингээд босч чадахгүй ингээд амар өвдөөд ингээд хэд хоног бараг тэндээ буурчин газараа бараг сар үлдэг билүү? Тий. Сар бараг хэвтдэг тий. Тэгээд ингээл одоо ер нь тэр буурчин газар тэр Исаак гэдэг залуу бол пастор залуу. Тийм одоо сүмийн тий айгуу тийм сайн юутай залуу. Тэгээд тэр Исаак хөвтөж байгаа хооронд чи ингээл загасч тэр залууных нь ингээл хэсэг гардаг штэ ингээд гурван ах トゥ загасч тий сунжаа ингээд шохоорхоод тэгэл ингээл харж мараал. Гэтэ ингээд ах нь ингээд бараг абл ихнэрээ болгоно гэж бодож модод ингээд сунжааг шохоорхол. Тэгээд тэгсэн чинь ингээд яг тэр хэсэг дээр сунжаа гэхдээ одоо ингээд хүнтэй сууж чадахгүй. Ягаад гэвэл тэр би давхар болсон. Гэж нэг гардаг шүү дээ. Хамгийн эхлээд ингээд нөгөө нэг хансуутай уулзах сториноос өмнө одоо сунжаа ингээд жирэмсэн болсон. Тэнийг хэлдэг. Тэгээ ингээд угаасаа нөхөргөө жирэмсэн болно гэдэг. Ойд бол амар хүнд асуудал байсан шүү дээ. Тийм. Тэгэл сунжаа ингээд би давхар болоод яг тэр үедээ нөгөө нэг хансуутай уулздаг. Тэр бол надад амар санагдчихсан. Яг хансуу амар баярлдаг. Тийм баярлдаг юм яг. Тэгээд сунжаад баярлал тэгэл амар одоо энэ нэг эрэгтэй хүүхэд байгаа гэсэн үлээлттэй нэлийн чирэг эрэгтэй нэг залуу юм ихтээс төрж байгаа болохоор ингээд тэгтээ яг үнэндээ хансуу ихнэр 3 охинтой байж таардаг. Тэнгүүт манай сунжаа нэлийн хүнд цохилтонд ороод тэгээд ер нь хансуутай дахиж уулзахгүй тэгээд хизээч дахиж ингээ харахгүй гэж шийддэг. Гэвч тэрийг илэрхийлж хавцдаг нэг хансуугийн нэг амар муухай зан гарч ирдэг шүү дээ. Би чамтай гэрлэн гэж чи бодсон юм уу? Чи ямар удамны хүүхэд илээ гэд Тинэрэн гэсэн ингээд тамаг өөртөө чинь яана гэж бодсон юм уу гээл. Тийм ирэмдэг хүний хүүхэд байж хэлждэг шүү дээ. Тийм. Тэр бүр миний ингээд зүрхэнд амар тусаад тэгэнгүүт ингээд дараа нь сунжаа хэдий ингээд тийм муухай зүйл болсон ч гэсэн хансуу ингээд бодоод вирусыг толгооноос нь гарахгүй бодлоос нь гарахгүй байж байгаа. Тэр бол эмэгтэй хүнд нэг тийм эмэгтэй хүн болдог нэг тийм хараал юм шиг санагдаа. Ийм амар юм сэтгэлээрээ илүү мэдрэмтгий байдаг болохоор тэр тэгэл нөгөө нэг наад эцний ирэмдэг юу чинь миний хүүхдэд гээд удамшчул яах юм өдр гэж мэгээлээд штеп. Тийм ингээ ер нь л ингээ миний одоо хоёр дахь хүн байгаа ч гэд тийм хэлдэг. Тэгэл тэнгууд нөгөө нэг яг тийм төсөөл би ингээ толгойд төсөөлсөн байхгүй ингээ одоо жишээ нь сунжаа ээжтэйгээ ингээ гой уулын дээр те гой баян тийм газар бол би чамайг амьдруулж чаднаа. Чи ингээ юунаас ч ингээ тутахгүй ингээ гой баян чи байж болно. Гэтэ ингээ тэмүүл сунжаа ингээ өөрөө төсөөлөд те би хоёр тэнд юу хийн те би тийм мөнгөтэй байлаа гэд энэ хүн ингээ би энэ хүнийг өөр эмэгтэйтэй хуваацсан гэдэг ингээ төсөөлж чадахгүй гэд. Ер нь л ингээ хичнээн тэгж гоё тустай баян амьдарч болох ч гэсэн одоо ингээ аавыг нь
тухайн толгойн хүмүүс маш тийм сайн ажилтай, яав айгүй тийм нэр хүнд сайтай хүн. Гэтэл тэр хүнийг охин ингэ явж ингэж бодох юм бол ингээ хүмүүс юу гэж хэлэх юм ингээд тэгээд аавынхаа нэр хүндийг ер нь л бодоод тэгээд хансууг бол ингээд татгалздаг шүү дээ. Тэгээд тэндээ нөгөө нэг ээж нь ингээд амар гол нэг юм хийдэг шүү дээ. Ингээд энэ тийм Исаакийг ер нь бол амар сайн залуу гэж мэдсэн тийм. Исаак тэнгүүдээ Исаакийг ингээд Исаак ч гэсэн ер нь бол нэг сарын хугацаанд тэр хоёр төр хамт байсараагаа ер нь сунжааг хараад жоохон тассан байдаг ч үлээ тийм. Тэгсэн чинь ээж нь ингээд Исаакийг дагуулж гарангуудаа ингээд бүгдийн үнээр нэлцдэг шүү дээ. Ингээд сунжааг хөтлөөдлийн сунжаа ингээд жирэмсэн гэж чи ингээд ихнэрээ холгоод авч чадахгүй та гэд. Тэгээд голонд нэг Исаак болохоор амар өвчтөй болохоор угаасаа ингээд ихнэртэй холхгүй гэж боддог гэсэн хүн юм шиг байгаа. Тэгээд угаасаа нөгөө тэр нэг хүүгийн яг өөрийнх нь хүү гэж хүлээн зөвшөөрөх үгүй юу гэдэг тэр амар ингээд дотроо ингээд жоохон тэмцэлтэй байсан мөртлөө ингээд нэг бурхны одоо энэ бэлэг гэж бодонгуудаа ер нь зөвшөөрдөө шүү дээ. Тэгэл Исаак ч юм болохоор сунжаагаас ингээд чи миний ихнэр болох уу? Натаа нөгөө нэг Осака явдаг үл өдөр шүү дээ. Япон явдаг тий. Япон явах уу гэж гуугаад. Тэгэл ер нь бол сунжаа дараагийнхаа амьдрал руу ер нь явдаг тий. Тэр хоёр чинь нэг хурмаа хийгээд яагаад янзын бас нэг юм бэлгэлээд тий. Янзын чинь нөгөө нэг хансуу сунжаад нэг цаг өгсөн байдаг шүү дээ. Тэгсэн чинь ингээд ээж нь тиймгүүтээ ээж нь нөгөө нэг аавынх нь эмээгийн төлөө бас нэг өөр нэг юм өгд юм ба. Тэгээд чи наатаа битээ наатаа бүр ингээд насан туршдаа баг нүү битээ ингээд яа гэдэг. Гэтэ хэрэг нь гарвал нөгөө цагийн тэгж хэлдэг чинь наатаа хэрэг нь гарвал зараа эмэгтэй хүнд юу ч болж ч магадгүй гээ. Тэгээд тэр хоёр чинь гэрлээл маргааш нь шууд Пусанаас усан онгоцоор Осака руу явдаг. Тэр хоёр гэтээ ер нь нэг эцэн бас томроод мэддэг гэсэн. Тэгэл яг бол ер нь л газ явъя гэж бодвол баг явсан баг тийм. Тийм Исаакийн яг тэр юундууд бодолтой шалтгаан нөгөө нэг ах руугаа очих гээд явжсэн шүү дээ. Пастор болох гээд явжсэн. Тийм тэгээд ер нь багасаа амар өвчтэй. Гэтэ баяа л өвчтэйсэн. Тэг ер нь л баяа л гэтэ өвчтэй. Би нөгөө нэг яадаг штэ одоо Исаак ч ингээ хамгийн сунжаагаас гоохтаа гэж чи миний ихнэр болох гэдэг ингээ чи бурханд ингээ бурхныг хайрлна гэж бодож гин үү? Хизээ нэгэн цаг чи бурхныг хайрлаж чадах уу гэж асуудаг штэ. Тэгсэн чи ингээ би хичээнэ би ингээ сайн ихнэр хайх гэж хичээнэ гэд. Тэгээд сунжаа ингээ чи намайг хайрлаж чадах уу гэсэн боловч би зүгээр сайн ихнэр хайх гэж хичээнэ гэж тэгж хэлээд явдаг штэ. Гэтэ тэр үед ингээл өөр хүн сэтгэлдээ тэр хүндээ ингээл гонцсон байх үед нь яг бурхны авралаар өөрийг нь хайрлах хүн гарч ирсэн гэсэн тухайн үед ингээ сунжаагийн сэтгэл санаа бас хэцүү байсан байх шүү. Тэгэл хөл хүнд ихнэрээ аваад Исаак нөгөө нэг усан онгоцоор Осака руу явдаг. За тэгээ Осака руу явгод Йозеф гэдэг Исаакийн ах нөгөө тэгээ Кёнхи гэдэг ихнэртэй тэр хоёр бол ойролцоогоор бас нэг хансуутай төстэй насны хүмүүс ах шиг байна тийм. Тэгээд хүүхэд дөрвөл чаддгүй ихнэр чаддгүй. Тэгээд солонгос хүмүүс болохоор солонгосын яг Японд Осака дахь нэг солонгосчуудын тосгонд амьдардаг. Тэр нь бол нэлээд хэцүү байдалтай. Гэхдээ тэндээ өөрсдийн гэсэн тохиолдлууд нэг жижигхэн сууданд бол амьдарчдаг гэд. Тэгээд Йозеф чинь нэг барилгын даамал хийгээд идэг лөө. Эсвэл жигмийн үйлдвэр юм байна л лөө. Тийм. Ерөн сольдог тийм. Ялаа солиод идэг шүү. Йозеф болохоор ер нь айгу тийм боломжлолт сэтгэлгээтэй тийм. Нэг патриарх юм шиг санагддаг. Тэнгүүтээ их нэрээгээ хизээч ажил хийхийг зөвшөөрдөггүй. Гэтэ тийм Кёнхи бол гэтээ яг ингээ гэрийн ажил өдөртөө сайн ажил хийх бол хүсэлтэй. Гэтээ нэг нөхрөө маш их хүндэлдэг болохоор нээс нь гардаггүй. Нэг тийм хосууд ах их хоёр нэж таадаг. Тэгээд Кёнхи энэ хоёрын одоо харилцааг харангууд Кёнхи болохоор маш үзэсгэлэнтэй эмэгтэй ааш тийм болгоны харцыг булаасан нэлийн элегэнт. Тэгсэн чинь манай их юм болохоор Йозеф болохоор жоохон бодгоор намхан дуу гэл нэг гардаг шүү дээ. Бид тэр хоёрын комбинашн ингэ байна. Тэгээд
Тэгээд тийм яг уу visually нэг тийм хоёр хүмүүс аа. Тэгэл манай Йосеф чинь Исаак Сүнжаа хоёрыг бомбноос тосоод амар хөл хөрцөг болоод тэгэл Кёнхой дээр дагуулж ирэл Кёнхи гэсэн чинь Сүнжааг миний охин дүү би ингээд үтэй болохыг амар хүсдэг байсан гэх. Тийм тэгээд дөрүүлээ амьдарч ирээ. Тэр бол айгүй гоё. Кёнхигт амар сайн хүн байсан нь амар гоё тий. Тийм. Амар муухай хүн байсан бол тий яана гэж. Тийм. Сүнжаа тэгээд дээдээсээ салаад ингээд амар жоохон охин очсон тий. Тийм. Тэгээд нэг Йосеф бас нөгөө нэг Сүнжааг ер нь бие давхаргаа багтаад угаасаа ер нь нөгөө хиний хүүхэд биш гэдгийг ер нь жоохон гадралцдаг шүү дээ тий. Тэгээ ингээд чи ингээд зүгээр юм уу гэдэг чинь дүүтэйг нэг ярьж байгаа хэсэг бас гардаг тий. Ингээд хинтээ яриад. Гэтэ тэр дөрөв бол тэгээд хамтраад ер нь бол ингээд тэр нэг хэсэг гард юм одоо ингээд тэр дөрөв хин Йосеф бас ажил хийдэг юм учраас ингээд харьцангуй яхав тосгон мосгон нь ер нь жоохон ядуу тийм хэцүү тосгон ч гэсэн харьцангуй ингээд нөхрүүдийг асрах ажил хийдэг байсан болохоор ажлын үед ингээд амар гайгүй. Тийм. Байсан. Тэгээд тийм тэр хэдийн амьдрал нэлийн уул нэг дэжгүй явж агаад тэгээд манай Исаак маань нэг сүмд очтیں۔ Тэгээд сүмд очоод нэг пастор болоод тэгээд мэдээж Кёнхи Сүнжаа хоёр тэр хооронд яг Сүнжаа тэр хооронд төрдөг тий. Ноа гэдэг хүүтэй болдог. Тэгээд хүүгээ төрүүлээд удаагүй байтал нь Исаакийг нэг хүмүүс аваа явчихдаг. Тийм. Исаак болохоор ч нөгөө нэг тухайд юу байсан юм шиг тий одоо ингээд сүмэд ингээд ажиллаад байх нь ер нь жоохон тухайн шашныг одоо ингээд дэлгэрүүлж болохгүй байтал нөгөө нууцаар ерөөхдөө бүлгэн хүмүүсгээд ингээд жоохон хүмүүсийг цуглуулад ингээд үйл бодлынхаа хувьд ингээд эсрэг болгоод байх магадaltaй гэж үздэг байсан. Яаж гэж тийм ингээд Японы газар нутагт солонгосын тийм сүм энэ төр бол байж болохгүй л гэж үздэг байсан юм шүү дээ. Тэгээд тэр чинь нэг Исаакийн бас нэг пастор хийдэг хүнтэй ингээд аваа явцдаг. Тэгээд уг нь бол ингээд Йосеф ах нь ингээд амар юм хянамгай хашир хүн болохоор Йосефт ингээд амар сануулад идэв шүү дээ. Ингээд чи ийм хүүхдтэй болцсон чи одоо ингээд хариуцлагатай байх хэрэгтэй. Чи битээ ингээд илдэг хэрэгтэй ороод энэ төр гисэн ч гэсэн юу нь Исаакийг тэгээд Исаак нэг удаа тэр пастраасаа болоод ч үл нэг хүнээс болоод баригдчихсэн шүү дээ. Тийм. Хөгшин залуу хоёр пастор байдаг. Пастор тэгээд туслах нь байдаг. Тэгээд туслахаас нь болоод баригдчихдаг тийм. Тэгээд Исаак ч бүр айгүй олон жил тийм. Юу хэнийг Ноаг нөгөө нэг хичээл номоо нөгөө нэг аавыгаа төлөө хийдэг болсон байх үе хүртэл нь 8 настай болтол нь бараг гянтанд байдаг. Тэгээд тэр хооронд бол нэлийн манай нөгөө гэр бүл чинь санхүүгийн хямралд бол нэлийн ордог. Тэгээд нөгөө Исаак ч бас яг ах нь л ганцхан ажиллагээд байхаас хэцүү гэж үзээд мөнгө олох гээд бас хүнд ажилладаг шүү дээ. Тэгэл одоо Йосеф чинь ганцаархан ажил хийгээд тэгсэн чинь юунаас болоод манай хоёр ингээ кинжи дарж сарыг гэдэг лээ. Ногийн ирээдүйн төлөв гэдэг. Тийм. Одоо бас тэр чинь Мозас үг гэдэг Новагийн дүү бас төрчихөж байгаа шүү дээ. Тэгээд тэр хоёр чинь хоёр хүүхэдтэй. Тэгээд нөгөө нэг одоо бид тэр цаг нь болохоор Йосеф чинь ажиллаад байгаа гэсэн өндөр цалиураас авч чадахгүй. Ягаад гэвэл солонгос хүн Японд ажиллаж байгаа учраас. Тэгээд ингээ тэр олон хүнийг тэжээхэд айгүй хэцүү болоод байсан шүү дээ. Тэгээд ингээд ажил хийгэнгүүт одоо Йосеф бас зөвшөөрөхгүй тэр хоёрыг ихнэр ажил хийхгүй. Тэгэнгүүтээ ингээд Кёнхиг зөвхөн гэртээ юм хий. Тэгээд Сүнжааг болохоор гарч зарахын зөвшөөрдөг шүү дээ. Тэгээд Сүнжаа чинь тэр хоёр ингээд Кёнхи бол амар гоё хоол хийдэг тий. Кимчи мэмчи дардаг аюу сайн хоол хийдэг. Тэрийг ингээд Сүнжаа дардаг. Гарч зардаг тийм хэсэг гардаг шүү дээ. Тэр яг юунаас болсон бэ гэхээр би бодохдоо нэрээ санчлаа. Нөгөө Кохансуу гарч ирдэг лөө. Гарч ирдэг шүү дээ. Хансуу бүр байн гарч ирдэг шүү дээ. Тэгээд нөгөө нэг хүүхдийнхаа нэрээдэн төлөө мөнгө төгрөг өгье гэдэг нь Сүнжаа тэрийг нэр сэсэргүүцээд ноо би өөрөө хүн болгоно гэд өөрөө ажил хийхэр шийдсэн юм шиг санагдлаа. Тийм. Нова ингээд угаасаа юм багасаа амар юм дуулууртай. Хичээл номондоо сайн. Тэнгүүд нөгөө Новагийн дүү Мозасуу болохоор амар тийм эсэргүүгээр байсан шүү дээ. Ингээд байг золоо модоо хийцдэг. Дахихаа ингээд яагаад идэг тийм төрлийн хүүхд. Надад болохоор ингэж бодогдсон аахгүй. Исаакийн хүүхэд Мозас. Тийм. Ноо чинь Кохансуу юм. Тийм. Гэтэ юу Ноо
Исаакийг харж өссөн. Исаак шиг хүн болж өссөн. Харин Мозесөө Хансыг шигтэж өссөн байхгүй. Тэр ингээд нөгөө нэг одоо нэг дараагийн юм дээр чаптрууд дээр гардаг шүү дээ. Хансыг Мозесөө хоёр ингээд уулздаг тэр харилцаад Мозесөө бол нэлээд Хансыг шүтдэг баян хүн болно. Ийм гоё мөнгөтэй болно гэдэг. Харин Исаак бол ноо бол аавыгаа дурсан ийм эрдэм номтой хүн болно гэж ярьдаг. Гэхдээ ингээд аав яг төрсөн аав нь биш. Тэгээ ингээд Ноо болохоор яг хансуудын ер нь ямар адилхан царамаараа төрхтэй. Тэгснэ яг Исаак шиг тийм дан төрхтэй хүн байсан юм шиг байна. Ногийн тэр нөгөө нэг солонгос хүүхэд байж Япон сургуульд ингээд нэлээд сайн хичээгээд ер нь яг хичээл зүтгэл нь бол нэлээд гоё илэрхийлэгддэг шүү дээ. Бага ангидаа, дунд ангидаа тэгээд багш нар нь дандаа Япон хүүхдээс ийм солонгос хүүхэд байгаа нь ингээд нэлээд мундаг байна гэж ярьдаг. Тэр бол нэлээд гоё үлгэр дуурайлахаар ядаж инспирэшн аваад тийм хэсэг байсан. Яг хиний Ноог хичээж байгааг харсан чинь. Мозесөө ч болохоор ингээд сургуулаа хичдэг тий. Ер нь нэг 10 жилээс төгсөөгөө хичдэг тий. Мозесөө бол юм би өөрөө ажил хийн ингээд. Ер нь найз нөхөдгүй тэгээд зодон цахим хийгээд явдаг байсан. Үеийнхнаасаа илүү том бийтэй тийм хүүхэд байж байгаад нэг хүүхэд дээрлэхүүлээд ижилүү тэрийг хүүхдийг очиж аваад тэр хүүхэд нь өөрийнх нь анхных нь найз цор ганц найз болдог Харуки л. Тий Харуки. Тэгээд тэр сунжаа болохоор ерөнхийдөө нөгөө тэр Кёнхи тэр хоёр чинь л ингээд хамт байгаад байгаа. Тэгээд нөгөө нэг кимчигээ ингээд гудамжинд зарангууд тэр Япон гудамжинд ч амар юм хэцүү ягаад гэсэн шүү дээ. Ингээд нөгөө эмэгтэйчүүд амар ингээд өөрсдийнх нь гудамжинд дэр юм азарлаа гэж сунжааг амар уурлал. Тэгсэн чинь ингээд сунжаагаас нэг хүн ирд кимчиг намсан амар гоё амттай байгаад. Тэгээд тэр хүн болохоор манай ресторан дээрж таад ингээд кимчиг хийгээ зараач. Манай одоо зүгээр ингээд тэр хоолны газар кимчиг ингээ хийгээд өгчих гээд тэгээд Кёнхи сунжаа явж амар гоё юм ажиллах газартай болдог шүү дээ. Гэтэ яг үнэндээ ингээд бүр ингээ дараа нь нэг ингээд юм болсон чинь тэр ингээд хансуугийн ажилчин байсан. Тэр эрэхтэй тийм. Тэгэнгүүтээ хансуучин болохоор зүгээр нөгөө нэг хүндээ сунжааг ер нь бол ингээ байнга ажиглаад идэг байсан. Тэг бүх юмнууд нь ажигладаг. Тэгэнгүүтээ зүгээр мөнгө өгөөд энэ сунжаа ингээ ажиглаач гэдэг тийм юм тохиролцоо хийсэн. Тэгээд сунжаа тэрийг мэдчихээд амар уурлалтай шүү дээ. Ер нь бол хансуутай амар хамаарлах амьдрмаар байхад баймаа гэж тэрээд идэг гэдэг. Гэтэ яг эрэгтэй хүн хайртай хүнээ тэгж зовж амьдрахыг нь харж чадах болов. Яг хайртай яг өөрийнх нь хүүхдүүдийг тэрт ингээд гарахтаа ингээд зүгээр ботхоор ингээд хүүтэй болж чадаагүйсэн чи өөрийнх нь хүүн ингээд мах цусны тасархаа ингээд тэнд яваад идэг. Тэр хүүгээ амар гоё амьдруулмаар болов баймаар байгаа боловч ээж нь ерөөсө зөвшөөрдөггүй. Тэг ингээд сунжааг ингээд харахын хажуугаар ингээд ер нь л хүүгээ амар тордоод байгааг бас илэрхийлээд байдаг шүү дээ. Ер нь л байнга. Тэгээ бас сунжаагийн өнцгөөс өөрөөс нь салахтаа тэгэж хэлсэн хүн яг ингээд өөрийг нь тордно гэдэг чинь бас юусэн ч үг ингэж бодсон байхаа. Яг аавтай харьцуулахад хичнээн муу хүн билээ. Тэгээд тэр хүн өөрийнх нь амьдралд баймаа гарч ирээд байхаар бас хэцүү байсан байх гэдэг. Хоёр талаасаа нэг тийм уусаа өмнө хийсэн өнгөрсөн зүйл нь хоёр талд ингээд үнцнийг нь улгаацсан болохоор. Тэгээд тэр хэд чинь яг ингээд амьдраад байжсэн чинь яг тэр үед Мозесөө том болов байсан. Тэгээд яг л нэгэн хэвийн амьдарч байсан чинь нэг өдөр нөгөө нэг хин Ноо гэртээ хичээлээ хийжсэн чинь гаднаас нэг гуйлгачин хүн ороод ирдэг. Тийм ингээд өөдөнд нэвтсэн байдаг ч үлээ тий гэртээ орж чадахгүй амар ясаарс болсон. Тэгэл тэр хүнийг ингээд та ингээ юм итгүү гэл төхөөл очсон чинь аав нээж идэг. Тий би чинь аав чинь нэ гэдэг л тхийн өөрөө хэлдэг тий. Миний хүү гэдэг л баг тиймэрхүү юм бол тэр бол амар байсан. Тэгээд нөгөө Ноо чинь Буркалскуугээл нөө ээж тэр очсон шүү дээ. Ингээд аав ирсэн байна гэл. Тэгээд тэгсэн чинь хин блээ бас сунжаа нөгөө хүүгээ чи нөгөө ахтаа хэлчих гээд тэгсэн чинь нөгөө Йосеф ажил нь тараагүй очиж чаддгүй шүү дээ. Ингээд өөлөө тий. Йоо тэр тэгэл ингээд өвөлөөл би миний хүү явдیں۔ Ингээд ажиллаад хараа шууд яваад очив. Гэтэ тэр чинь одоо Исаак өөрөө тэгж ирчээд ер нь л ингээд амар олон жил шоронд тамлуулсан гэсэн үг шүү дээ. Амдаараа ер нь
Тэг ингээ үхэхийн даваан дээр болонгуудаа зүгээр ингээд арайч хүүгүй багт нь ингээ зүгээр хайцсан. Гаргаа хайцсан байхгүй. Тэгээд яг тухайн өдрөө үлээ. Тийм баха. Яг хүүхэд нь хичээлдээ явахгүй аавыгаа харж үлдээ гэсэн чинь тэрнийх нь маргааш наха. Яг ингээд сүнжээч нь яг гэртээ ирчээд Исакийг ингээд цэвэрлээл тэгээд ингээ ямар их турсан байдлыг хараад сэтгэл шимшрэл үйлж идэв штэ. Тэгэл тэрнийх нь маргааш ноо би хичээлдээ явахгүй би аавыгаа харж үлдмээр ингээд тэгсэн чинь аав нь миний хүү хичээлдээ яваа эрдэм боловсролтой хүн солонгос хүн юм өндөг гэдгийг харуулж болно. Чи харуулах ёстой энэ төр гэдэг тиймэрхүү юм яриад тэгэл манай ноо чи амар урамтай хичээлдээ яваад тэгэхдээ нөгөө аавынхаа дээр нь үсч явж штэ. Тэнгүүт тэр үед Исаак нас орчиж байгаа. Тийм. Исаак тэгэл өнгөрчдөг. Тэр шоронгийнхан гараад нөгөө нэг сүнжээгийн өдрөө болгон бэлдэж өгсөн хоол молыг өгөхгүй тэгээд өөртөө ичдэг. Тэгээ угаасаа ер нь тэр Солонгос Япон хоорондын тухайн үеийг болтой амар даад юм бэлээ. Тэгээд ус кинод зөндөө байдаг. Тэг ингээд зүгээр төсөөллөд ботонгууд тэр чинь ингээд бүр амар байсан байхгүй тийм. Хүмүүсийн ярилцлага гэсэн амар тийм. Сайхан сүүлийн үеийн амар том амар. Тэг нөгөө нэг хамгийн бас амар юм. Одоо ингээд тэгээд юу нь Исаак өнгөрөөд тэнгүүтээ бас яг нэг байлдаан болоод Япон руу Америкчууд бөмбөгдөөд тэг яг тэр амьдарч исэн тосгоныг ингээд дэлбэлээд ингээд мух болгоод муха болгохоос өмнө хансуу тэрийг мэдчихээд сунжаад хурж ирж хэлэнгүүтээ чи ингээд гэр бүлээ удаавад гэс зүгт. Гэт нэг хансуугийн хэлсэн нэг газар нэг тийм төмсний одоо тийм газар тариалангийн юу байсан штэ. Тийм. Би нэг тийм тариалангийн талбай дээр очиж тийм. Тэгээ бүгднийг аваа яв гэд. Гэтэ тэр үед болохоор яг тэр нэг дайралтаанаас нь Йосеф яг ажиллаж байхдаа бэртээд шатаад бүтэн биеийн илүү биеийнхэн бараг талаас илүү ингээд шатчихсан штэ түлэгдээд. Тэгээ түлэгдэлтийн өвчин чинь ер нь бол бүр амар тий. Гэхдээ тэрийг болохоор нөгөө нэг хансуу авард юм билээ штэ Йосефийг. Тэгээ хансуу авраад тэр газар руу ингээ бүгд ингээ аваачдаг. Йосеф яг юу дайнаас болж яваагүй бэртээгүй. Яг ингээд дайн дуусаад нөгөө доороос нь гарч ирээд тэгсэн чинь нөгөө нэг хаалга илүү шатчихад дээрс нь очдөг. Тийм тэр доногдоод тэгээд тэрийг нь хансуу болж аваад тэгээд нөгөө тариалангийн талбай дээр сүнжаа хийнээр кёнхи дээр ажиллаж байхад нь очиж өгдөг. Тэр жоохон дараа нь идэг тий. Тэр дараанаас нь очдөг. Тэгэл тэнгүүд яг Ноа Мозесу тэр фермийн их хөрхөө ажиллаад байсан. Тэрэндээ нэг тасцсан айгүй ажилласан болохоор тентхийн хүмүүс айгүй дуртай тий. Тариач ах амар дуртай. Тэгэл байжсэн чинь Йосеф ирээд Йосеф бол тэр үеэс хойш нэлийн хэцүү болсон тий. Тийм. Нөө Йосеф чинь ер нь хансуу чинь ингээл явах ер нь тэднэр дээр ингээд ирдэг болсон. Тэгээ Йосеф бас чи хансуу болохоор нөгөө нэг сунжаагийн ээжийг авчирдаг шүү дээ. Янжиныг ингээд авчираад бас хамт ажиллаж шүү дээ. Амар гонигтай тий. Тэгэл амар төвөөлөөлөд явахны гонигтай. Тэгээд нөгөө нэг Йосеф өөрөө яг үхээгүй гэхдээ ер нь бол байнгын хасаргаа шаардлагатай амар өвтөртэй хүн болсон. Өвтөр байдаг хүн болсон. Тэгээд ингээ хансууг ер нь бол мэдчихдэг шүү дээ. Ингээ Новагийн аав байна гэд. Чи ер нь бол Новагийн аав, хүүгийн аав хүн гэдтэй. Чи ингээд гэхдээ би ингээ хэдэн нэгэн цаг чинь өрийг чинь төлнө. Ингээд бити ингээ манай гэр бүлтэй ингээ яамаа гэдэг нэг жоох амар уурлаад идэг шүү дээ. Ер нь Йосеф ер нь байнга л ууртай болчихдог шүү дээ. Тийм өвчнөө шаналаа. Тэр бол нэлийн хард хэсэг байсан. Тэгсний яг тухайн үед Йосеф тийм хэцүү байдалд орсон байгаад Кёнхигийн хажууд Чанхуу гэсэн нэг залуу гарч ирсэн. Рестораных нь Ким Чанхуу ажилладаг байсан залуу шүү дээ. Тэр чинь гэдэг нэг Йосеф одоо ингээл биеийн мууч гэсэн ингээд тийхэрх гэж хичээгээл ингээд бас Йосефийг бас ингээд ирүүлжүүлэх Чанхуу амар тусалдаг шүү дээ. Ингээл бүх хасаргаанд нь. Тэнгүүт нэг Йосеф тий хамгийн нэг бараг яхахынхаа өмнө хүн чөлөө чи ингээд намайг өгсөний дараа Кёнхитэй сууж болно гэдэг тийдээс тэр зүгээр яг тэр үед надад хамгийн чухал ингээд
relationship мэдрэгдсэн юм нь болохоор хин хоёрын Мозесу нөгөө хинийг Кохансог шүтэж эхэлсэн тэр үеэс гэж бодсон. Яг нөгөө нэг тэр Кохансуу чинь Мозесу хоёрт нэлээд олон комик ном зам ягаал авчирч өгөөл тухайн үед тэр хоёртой нэлээд их юм ярьдаг байсан. Тэгээд тэгэнгүүт Мозесу болохоор би тань шиг баян болно, та ястаа мундаг, та ястаа гоё гэл. Ноо тэрийг нэг тоодоггүй зүгээр л талархуулцтай хүлээж авдаг байсан бол Мозесу бүр амар шүтцсэн. Тэрээс энэ амар хөргөнсөн. Гэтэ ингээ ханзаас тэгдэгтэй ингээд ганцхан Нова гэдэг тахгүй Мозесугаас амар ингээд харилдаг. Ингээд тий хүүшгээ бодож ингээд яадаг тийм төрлөх байсан тий. Тэгэл та ер нь бол ингээд яг тэр хэсэг чинь болоод ирэнгүүт за Сунжагийн хүүхдүүд төрчихсөн Нова Мозесу хоёр ингээд жоохон байгаа үе байгаа тий. Тэгээ ингээд Йосеф бас тасалд орцсон. Гэтэ Хансуу ер нь л энэ бүх цаг хугацаанд тэдний гэр бүлийг байнга хамгаалж исэн. Нэг тийм хүн байгаа. Тэг ингээд нэг тийм үзэн ядал болон хайр ингээд хоёулаа ингээд зэрэг яваад идэвхтэй Сунжаа тэр ингээд хизээч үлийн зөвшөөрөхгүй. Гэтэ ингээд хизээч Хансуу бас ингээд харах болгондоо ингээд нэг юм тогтлох гэх нь хайшийн зүгээр юм мэдрэмж байгаад идэг. Тэг нэг хайр байгаа юм шиг тий. За тэгээд энэ хугацааны дараа болоод ирэнгүүт ер нь л Нова Мозесу хоёулаа том болж байгаа тий. Тэгээд дайн дууссан. Тэгээ ер нь л арай цаг хугацаа гайг болоод тэгээ гэтээ тэгсэн ч гэсэн ингээд ер нь Новатай ингээд их сургуульд орё гэсэн чинь нэг удаа ингээд фейлдээд тэгээд ингээд Новач нэг хэсэг бас нэг газар Пачинкогийн нэг тийм юуны газар ингээд ажиллаж мэжлал нэгтлэн бодогч хийгээл нэг хэсэг явдсан шүү дээ. Тийм тэр нэг судалгааны ажлын туслах нэг бичиг цаастай тийм тэгэл тэр чинь тэгтээ Пачинконы газар тэр чинь нэлээд том болчиход Пачинкоор очдог. Гэтээ ер нь бас тэр үед ч гэсэн нөгөө нэг Пачинкогийн газар гэхээс илүү нэг газрынх нь Япоч илүү нэгтлэн бодох юм хийдэг тий. Тэгээд Сунжаач өөрөө болоод ирэнгүүт нөгөө нэг Новагийн бас сургуулийн төлбөрийг хийнгээл чихэр мэхэр хийж дараал ингээл бас юм л хийгээ яваад идэв шүү дээ. Гэтээ нөгөө талдаа ер нь л Нова тэгээд сургуультаа ер нь л явдаг. Тэгээд одоо сургуулийн төлбөрийг нь Хансуу бас төлдөг тий. Ер нь төлдөг шүү дээ ингээд. Тэгэхээр төлснийхөө оронд Хансуутай ингээд 7 хоногт нэг удаа ч л хоол идий гэд ингээд гойдог шүү дээ. Гэтээ ингээд Нова ч нь ер нь л өөрийнхөө аав гэдгийг ерөөсөө мэдэхгүй л яваад байгаа тий. Тийм. Яг тэр үед бас манай Мозесугийн character development яваа. Тий. Мозесугтэй надад ингээд таалагддаг. Надад ноо таалагддаг. Тэгээд надад л ингээд Мозесу би Мозесуг уншихаар надад их хиншээ санагдав. Тань хүн шиг. Тийм үү? Тий. Яг тийм санагдчих шүү бүр ингээд Мозесу гэхдээ ингээд надад амар амьдралтай character байсан байхгүй юу? Угаасаа ч тийм амар ядуу юм хэцүү нөхцөл тэгэлтэй амьдралын төлөө амар зүтгэлтэй ингээд юу болсон ажиллаа хийгээл тийм ингээд нөгөө нэг ятдсан штэ. Сунжаа ингээд угаасаа Мозесу ингээд сургууль хоёулаа бүтггүй байна уу чи одоо ингээд тэр 8 таймаа хийгээд амьдрал гэд. Гэтээ нэг Горо гэд нэг тийм тухайн үеийнхаа тийм сайн одоо худалдаач гэх юм уу Пачинконы газар гэдэгтээ ер нь л тоглоомны газар штэ. Тэгээд тийм тоглоом мэргэлүүд ер нь жоохон мөрөөдө талтай. Тийм тоглоомны газрын эзэнд аваач өгөөд ингээ манай хүү ингээ юу ч хамаагүй хэлгээ сургаа гэд өчтдөө штэ. Тэр хүн чи өөрөө очдог л. Харин яаж тэгэл тэгээд юутай ч Мозесу чинь ингээд Мозесу чинь баг ингээд хэрэгтэй хөвгтөрөө цагдаад баригдаж яхад нь тэгдэг лөө тийм. Тэгээд Мозесу бол нэлийн хөдөлгөөнтэй хөвгтэйсэн. Тэгээд найзтай болсон гэдэг түрээр шүү дээ. Тэгээд байж байгаад Горотой тараад хэрэгтэй хөвгтөр орж байгаа. Тэгээд Горо нь болохоор өөрийнхөө дор ажиллуулъя гээд тэгээд Пачинконы газрын одоо ажилтнаас даамал хүртэл нь бол сайн ажиллаад тий. Тэгээ Горо ч юм болохоор ингээ Мозесуг ер нь бол байнга салбаруудаа хариуцуулаад ингээ дагуулж яваад тэг ингээд нэг удаа тэр хэсэг гоё тий одоо Мозесугийн хайрын хэсэг заяа. Тий. Ингээд Горо ингээд ер нь Мозесуг ингээ за одоо ер нь л салбарын ингээ салбар хариуцж байгаа гоё дарга марга болж байгаа юм чинь тий гоё юм гоё ганган байх хэрэгтэй гэдэг. Нэг юм одоо оюутчны газар дагуулж очдөө шүү дээ. Тэр оюутчны газар чинь нөгөө хиний сайн найзынхны ээжийнх нь. Тий. Сайн найзынхны ээжийнх газар тий. Тэгээд атсан чинь тэр оюутчных нь газар нь Юми гэдэг нэг оюутсан охин байсан. Тийм Мозесу ер нь л бараг шууд анхны хавцаа дүрлцдэг билүү. Анх амар хараад тэр өөртөө ингэ яадаг шүү дээ. Тэгээ Юми бол ингэ тоодгүй шүү дээ тий. Тийм Мозесу бол ингэ
аль тарахт нь хүлээгээл ингээ юмыг араас нэлээ хөөдөн штеп. Тий. Тэгээ Мозесу болохоор Юмигээд ер нь бол хамгийн анхныхаа хайртай уулзраад тэгээ тэр хоёр ингээд гоё болоод гэтээ Юмитэй тэр хоёр ингээд уулзрахдаа эхнэрээ болгож чаддаг тий. Гэтээ ингээ Юмигийн дүр надад нэг тийм жоохон юм эмо Чимээ. хэцүү дүрсэн тий. Ингээ жоохон амьдрал нь амар хэцүү байсан охин юм шиг санагдаад байна. Надад л энгийн гэтээ амар интроверт юм шиг санагдав. Тэгээ ингээ оюутныхаа газраас гараад одоо Америк очиж байхыг хүсдэг. Тэгээ тэрийг ингээ Мозесуд амар ярьдаг. Тэгээ Мозесу ч гэсэн ингээ мөрөдлийн биелүүлж өгөхийг ингээ хүсдэг тий. Тэр хоёр тэгээд цогтаа нөгөө англи хэлний сургалтын явдаг. Гэтээ юм надад бодсон ч амар гонхтэйсэн байна. Тэг ингээд би за тэгээд тэгэл Юми чинь бас хүүхдтэй болохгүй тэр болж чадахгүй байгаа гэдэг шүү дээ. Бас нэг 2 3 удаа энддэг лөө. Тэгээд хамгийн сүүлийн төрөлтөн дээрээ Юми хүүгээ төрүүлээд өөрөө өнгөрчдөг. Йоо би тэрэн дээр тайм Яалдаг шүү дээ. Юу гэлээ? Гүү шүү дээ. Яалдаг лээ. Би төрүүлсэн шүү дээ. Соломоны төрүүлээ. Тийм шүү дээ. Тийм. Яа Ослоор өнгөрдөг шүү дээ. Тийм. Соломоны төлөвсний үгээд хариулсан. Би яаж төрөхөр гэж бододсон бол нэрээ тийм байх. Тэр бол амар байсан. Тэр 300-тай амар захалтай амьдэрдэг шүү дээ. Амар хүүхэн амьдэрчсэн чинь яг юу Пачингоныхоо газар ээжсэн чинь хүмүүс ирээд танаа ихнэр чинь мөнөөс орсон хүүчин бол байдаг. Тэг хөөн жоохон бэртсэн байдаг ч үлээ. Өөр нь л гайгүй байдаг хаа. Хүүгээд дэлгээд өөрөө өнгөрсөн байдаг. Гэтэ тэр 3-ыг амар гоо захалтай гоё хийжсэн юм аа тий. Яа тэр травматик юм гин саналлаа шүү дээ. Oh my god. Тэгэл юм өнгөрсөн гэл тэгэл Мазуко амар уйлал тий. Зүггүй ч шиг. Нэрээ захиалаа явуулсан нэр л. Тэр хооронд манай нөө ч оюутан болсон аль хэдийн амар гоё байр байранд амьдардаг. Тэгэл нэлийн жад сонсоо жилээгээл нэг хөөрхөн бас тэр хүн тэндээ лагшри амьдрал нэлээд гоё болоо явж байгаа. Гэтэ хансууг ингээд өөрийгөө яг аав гэхгүй яг ингээд тусалдаг хүн гэж бодоод идэг үлээ тий. Тийм. Манай гэр бүлийн тусалдаг хүн. Гэж боддог. Наваа ч өөрөө ер нь нэг тийм түүхээр сурдаг илүү нэг тийм мэрэгчлэн уран зохиол илүү. Тийм сонир мэрэгчлэн. Тэгсэн чинь ингээд Новагийн араас нэг Акико гэдэг охин тий амар хилэмжид боломгой амар сэргэлээ охин ингээд Новатай найз болоод тэр хоёр ч ингээд үерхдэг тий. Үерхэд бас хайрцагтай болдог илүү. Хайрцагтай байж байгаа. Гэтэ ингээд Акико амар сониуч болохоор хил амын сугалж гал Ноог ер нь тайван байлгадаггүй. Тайван байсан амьдралыг нь бол нэлийн самраалдаг. Тэгэл юу ер нь бол Акико нэлийн сониуч дээрээс нь ажигч болохоор Хансуугийн талаар бол нэлийн Хансуу бол Акикогийн сонирхлыг нэлээд татдаг тий. Танаа хөрөнгө оруулагч гэж ярьдаг. Тий. Тэгээд тэгж хагаад нөгөө нэг юу л сар болгоны нэг өдөр болдог өдөрт нь яг тэр хоёрыг хоол идээд Эжсэн чинь жахт нь араас нь очдог. Тийм. Гэтэ нөгөө нэг Нова ерөөсөө урайгүйсэн тийм. Тэгээ ингээд өөрөө шууд очиж. Өөрөө очиж гэж зөндөө шалгаад болохгүй гэд ингээд хэлээд тахад өөрөө дараа нь араас. Тийм. Тэгээ хасуу болохоор амар туртай тийм. Энэ найзаагаа надад танилцуулаад энэ төр гэлээ тэгдэг шүү дээ. Гэтэ яг тэгэл яг тэр хоолоо идээд явсан чинь Акико ингээд шууд Новад яг Нова яа тий. Тэр хоёр ингээд хоол тэр гурав ингээд хоол яг нөгөө хоёр хоолоо идэж суужсэн чинь ноо чамтай нэг эмэгтэй уулзъя гинэ гэдэг. Тэгээд нөгөөх нь хоолных нь газар руу ороод гуруулаа хоол идэж дуусаад. Тэгэл Хансуутай салах байсыг л тэр хоёр үлдсэн чинь ноо уурлаад чамаа би битэр гэдэг. Чи юу яах гэж ирж байгаа гэдгсэн чинь би ингээд тайрдаг хүнийхээ юм мэдэж болтгоо юм уу? Тэглээч ингээд та чиний аав гэдэг чи мэдж байгаас тэгэлсэн шүү дээ. Тийм. Тэгээд ингээд Акико гэтээ тэр битэж бодсон ингээд Акико ингээд харчаад хараас ингээд тамтай адилхан гэж чиний аав биш дээ ингээд ойлгомжтой юм зүйл хахад гэж байгаа юм шиг хэлдэг шүү дээ. Тэмүүт ингээд Нова болохоор гэтээ Нова ингээд бид тэрийг мэдчихсэн байх гэсэн чинь үнэхээр мэдээгүй дээ. Тийм. Тэгээ шүү Нова ингээд ээж рүүгээ залгаад энэ үний юм уу гэд нэг тэгдэг тийм. Тэгэл ингээд би ингээд эцсийн лөө ингээд би ингээд ийм хүний хүүхэд тахтай яах вэ гэд ингээд амар өөрөөсөө ингээд амар хэцсэн юм шиг байна тий.
Тэгээ гол нь өөрийгөө Исаакийн хүү гэдгийг бат Тийм итгэлтэй ингээ ангилсан. аавтай Тэр амар чигээр хайртай. аавынх нь юу байхад яг үндэ энэ бүхэн хуурмаг байсан. Аавынхаа төлөө амьдарч байхад энэ бүхэн хуурмаг байсан юм шиг санагдаад. Тэгээд ер нь л хин мэн ноо мэн ээжээсээ харилцаа таслахаар шийддэг. Тийм. Тэгээд тэр чинь нөгөө нэг одоо хансуугийн төлжсэн бүх мөнгийг нь эргүүлж өгнө. Тэгээд сар алгаа одоо ханс руу мөнгө хийдэг. Гэр бүлтээс мөнгө явуулдаг. Тийм. Хаанаа нь мэддэхгүй. Тэгээд ер нь л энэ тэрэнд очиж ажиллаад амьдраад. Тийм бүр ингээд өөрийнхөө юуг ингээд халбаг тасалцдаг. Тийм. Тэр нэг тийм хэсэг өдөрт ингээд сунжаа хүүгээ хаанаа мэдхийн тулд нөгөө нэг хансууд дээр очдог. Тэгсэн чинь хоцсон чи ихнэр нь байдаг ч үлээ. Тэг ингээд гуйгаад тий. Наа солонгос ядуу гуйлах чинь гэдэг. Тийм нэг тийм юм ихтэй. Тэг ингээд тэгтээ хансуу байгаагүй тэг гэртээ тэр үед ингээд тэгэл яваад өгдөг шүү дээ. Тэг хэдэн жил ер нь л новоо ингээд уулзах чадахгүй тэгэл ингээд хэцүү. Тэгэл сунжаа тэр хооронд чинь ер нь л мозаас өгн тэр Соломон гэд хүүтэй болсон. Тэр хүүг нь ер нь бол хардаг тийм мозаас үүдээр хамт амьдардаг. Тэгээд уг нь л тэр чинь юмыг бас ингээд асардаг л нэг хэсэг гарт юм а тийх нэрт нь айгуу сайн. Нөгөө нэг хүүхдийн төрхийн үн төрөөд зулбаадсэн шүү дээ. Тэр үед нь асарнал амар тийм хайр юу үзүүлээл. Тэгээд ер нь сунжаатан тэгэж амьдарч аваад сүулдэ угаасаа юмын өнгөрсний дараа ч гэсэн Соломоныг хараад яддаг шүү дээ. Соломоны юм. Гэтэ мозосоо бол амар баяждаг тий баян хүн болоод ингээ ганц хүүгээ бол ингээд хамгийн одоо баян сургуульд нь явуулаад нэг тийм нэг амар лакшери амьдралаар амьдруулдаг шүү дээ Соломоныг сургуулийн ч гэсэн. Тий. Тэгээд тэгсний дараа Новагийн тийм нэг хэсэг бас гаднаа. Тий. Ноо ч нэг газар очиод Пачингоны газар ажиллаж. Тийм. Тэр үедээ яг өөрийгөө солонгос хүн гэдгийг хүнд шилдэггүй. Тэгээ яг Япон хүний айдентитэйгээр амьдардаг. Тэгж явахдаа нэг ажилдаа сайн, ажилласаа өөр мэдэхгүй нэг хинэтээ нэг эмэгтэй байдаг шүү дээ. Тэрнтэй уулзраад тэгээ бүр дөрөв хүүхэдтэй болж шүү дээ. Амар олон хүүхэдтэй. Тэгээ амар олон хүүхэдтэй. Тэгэл хүүхдүүдтэй болоод тэгээд ер нь л амьдарч идэг. Яг тэр үед нь Янжин хин хоёр Коанс хоёр хүүхдээ харах гээд очив. Сунжаа тэр хоёр тийм. Нэг хансуу ингээд бүр хүүхд ер нь амар олон жил хайцсан. Тэгээд олчлоо гэдэг. Тэгээд сунжааг дагуулад очтөө шүү дээ. Гэтэ хансуу бол ингээд уулздаггүй тий. Хансуу уулздаггүй яг машин хараа байдаг. Тэр үед нь сунжаа яг уулын сунжаад хансуу бити очоо гэж зөндөө хэлсэн. Тэлээ бариараа гэтгсэн чинь сунжаа зүгээр машинаас нь гараг хүч. Тийм ер нь л ингээ хүүгээ амар удаан л хараагүй болохоор гэл амар сансандаа ч юм уу тий. Хүүрүүгээ очвол тэгэл Нова болохоор юу ч төлөв юм шиг эзэгээ нүг байгуул руугаа компани руу ажил руугаа дагуулж ороод хайд яа дээ тий. Хэр амьдарч тийм. Би дараа 7 хоног очноо гэд тэгдэж штэ тий. Би удахгүй очноо гэл. Тэгэл тэгсэн чинь оройн хансуугаас нэг муу мэдээ хэлдэг нь ажил руу ороод өөрийгөө бодчихжээ. Тийм. Тэр бол нэрээ үнэхээр би бүр тэр дээр яа my god гэлээ. Яагаад гэл. Миний хамгийн хайртай дүр ноо байсан аахгүй. Тэр аль. Гэтэ тэгээд угаасаа итгэхтэй ингээд яг тийм амар юу байсан юм шиг байна тэр солонгосчуудын хувьд. Одоо ер нь л хансуу чинь якуза гэж ярьдэн шүү дээ. Одоо ер нь л хамгийн тухайн үеийнхаа дээрэмчин гэх юм уу тий. Тийм хамгийн том луур муу юм хийдэг. Болохгүй юм хийж мөнгө. Тэгээд өөрөө ингээд солонгос айдентитэй. Гэтэ Япон одоо якузагийн хүүхэд. Гэтэ ингээд хансуугийн нэрээ бас дүрийг жоохон тайлбарлаг өргөцсөн тий. Хансуу ч гэтээ өөрөө бас солонгос хүн байсан шүү дээ. Тийм билүү. Тэг ингээд амар ядуу ингээд аригцсан аавтай. Тэг ингээд аавынхаа бүр үнэхээр ядуу учраас ингээд юу ч хамаагүй хийж өссөн. Тэгээд Япон их хүнтэй суугаад тэр хадам аав нь тийм амар одоо баян якуза байсан. Тэгээд тэрнийхэн бизнесийг өгүүлж авсан тийм баян хүн байсан байхгүй. Гэтэ ер нь л ингээд бараг л Япон тийм үнэлэх гэсэн үг л. Бараг одоо ойлгоод. Тэгээ Нова өнгөрөөд ер нь л ингээд сунжаа бол маш том готролд угаасаа ингээд амар ордог л тоо тий. Тэгээд угаасаа сунжаагийн амьдрал бол мэдээж үр хөвгтэй харж байгаа ч гэсэн Новагийн өхөл бол ингээд амар хүнд тусаад
Тэгээ ингээд хансууг ер нь бол ингээд амьдралынх нь юм хар тийм болоод хар одоо томох шиг үлдчихэж байгаа байхгүй. Гэтэ яг хав тэглээ гэдэг угаасаа амьдрал ингээ үргэлжилж байгаа тий. Тэгээ дараагийн үе болох хамгийн сүүлийн 4-р үе чинь ер нь Соломон гэдэг Мозасуугийн хүүгийнх нь амьдралын хэсэг ингээ сүүлийн үедээ гарч байгаа. Хоёрын дадаас төрөөд нөгөө нэг амьд үлддэг. Тийм Соломон. За Соломон бас нэг хөрхөн аавыгаа дуурайсан сэргэлэндэг. Тэгээд гэтээ би энэ хүүхдийн нэрийг ягаад Соломон гэж өгснэг нь санахгүй. Тийм утга учиртай байлуу. Тэгээд тийм Соломон ч нь бол яг өмнөх үеүүдэд бодвол хамгийн одоо баян татгалан амьдарч байгаа. Тэгээд тийм Соломон ингээд өөрөө ер нь бол юмий ч өөрөө яг ээж нь Америкт амьдарч хүсдэг байсан учраас Соломон ч бас Америкт ч сурдаг шүү дээ. Тэгээд Америкийн амар тийм фирмд бас юм эдийн засаг хөгжүүлэх тийм хөрөнгө оруулалт хөгжүүлэх тийм бас тийм байдаг мэргэжлэр сурдаг. Тийм санхүү хаа тэгснээ хамгийн гол нь хүүхэд насных нь хамгийн сайн найз нь нөгөө аавынхын найзаас шүү дээ Харуки гэх. Тийм. Тэр хүн бас нэг жоохон асуудалтай дүртэй. Тийм. Гэтэ би тэрийг бас яг санахгүй л юм. Би тэрийг одоо яг Соломонтой энэ тоглолтын одоо багт нь ингээл хамтдаа тоглоал ингээл амар хаппи байсан хүн яг үндэ ингээд өөрөө жоохон яг гэр бүлийн хувьд асуудалтай байсан. Тэр нь яг юу гардаг вэ гингүүд би тэрийг ингээ яагаад гэдгийг өмнө нь ингээд хамгийн анх уншиж хагаад энэ ч нэр тийм син байдаг лүү байхгүй лүү гэсэн. Тэгээд дараа дахин уншсан чинь нэр юм биш гэдгмүүд Харуки маань өөрөө их нэртэй хүн. Тэгээ их нэртэйгээ бойз шаргалтай амьдардаг. Тэгээд тэгсэн чинь нэг өдөр их нэр нь ингээ гадуур явж байгаад өөрийгөө өөр эрэгтэй хүнтэй хамт байхыг нь харчихдаг. Тийм тийм нэг юм унтдаг ч үлээ тийм заах нэг хардаг. Явдлыг тэр үед нэлээд олон болдог гэсэн юм шиг байна. Тэгээ эхнэр нь ч гэсэн өөрөө бас зүгээргүй. Өөр нэг эмэгтэйтэй ойртох гэж оролдоод чаддгүй тэгээд дуусчихдаг. Гэтэ тэрүүгээр би яг юу илэрхийлэх гээд байсныг нэмэрдэж марцсан. Харин тийм. Гэтэ нэг амар чухал шин юм шиг байхан гарсан юм аа. Тэнгүү тэрний дараагаар яг Соломон ч нөгөө нэг өсвөр наснда тийм 14-тэй бацаа. Тэснэ хамгийн гол нь тэр үед нөгөө нэг хин Мозасуу нэг эмэгтэйтэй уулзсан эцэггүй гэх. Эцэггүй чинь яг юу гэдэг юм бэ лээ? Тэр бас жоохон асуудалтай байсан зардаг бах юм. Тэг нэг юм гоо сайхны салаа ажилладаг хүн байлоо. Тэгээ нэг тийм ганган. Юу байлаа? Зоогийн газар ч ялаа. Ямар ч нэг газар ажилладаг эмэгтэй. Тэгээд нэг охинтой. Охиныг нь Хаана гэдэг. Хаана бол нэлийн хөөхөн юм үзэлтэй саналаа. Яад штэ. Эцэг хот нөгөө нэг нөхрөө араар нь тавиад гэрээсээ хөөгдсөн амар нэр хүндээ алдсан эмэгтэй байдаг штэ. Өөр хотод байхдаа. Тэгээ ингээд тэр хүүхдийнх нь нэг нь Хаана байсан байхгүй юу? Ингээд ер нь л нөхрөө араар тавина гэдэг бол тухайн үед чинь амар том асуудал байсан баг штэ. Нөхөртөө ер нь бол ингээд баригдаад тэгээ ингээд бүр ингээд тухайн хот даяараа ингээд тэгээ хот даяараа ингээд нэр алдар амар ингээд унтсан. Тэгээд ингээд тэрнээсээ цугтаад өөр хотод ирээд тэгээд чимээг баярлаад байсан юм байна. Тэгээд ингээд Хаана ч гэсэн ингээд тэр амар одоо аваасаа цугтаад амар асуудалтай амьдралаа цугтаад ингээд ээжтэйг хамт амьдрах гэж төрөвшчихсэн. Тэгээ ер нь л тэр хоёр чинь ингээд Мозасуу ингээд тэр явдлын ингээд ер нь л уучлаад бас хамт байгаад идэх байхгүй. Тэгээд Хаана болохоор Соломонтой ер нь л ингээд ер нь танилцаад тэр хоёр чинь жан болоод тэгээд бас бүрдэх чинь Соломон ч 14-тэй Хаана ч нэг 17-8 байсан шүү дээ. Тэгээ нэлийн эвддэгтэй Соломоныг тийм тамиг татаж сурвалжуулаад. Гэтэ ингэ тийм Хаана нэг тийм дөрсгүй амар охин байсан тийм. Гэтэ амар асуудалтай. Тэгээ нөгөө нэг ээж нь тийм хэцүү хүн байсан учраас тэр нь ингээд ер нь жоох амьдралынхаа насан туршид нь өөрийг нь жоох ингээд дагцсан юм шиг байсан шүү дээ. Тийм тэгээ манай Соломон ч хиндэ Хаанад амар хайртай. Тийм Хаанад амар хайртай. Тэгж яагаад өөрөө Америкт оролцдог. Тийм. Тэгээ Хаанаа гэсэн чи тэр хооронд гэрээсээ цутаад тэгээд бие үнэлээ. Амар асуудалд орсон байдаг шүү дээ. Тэгээ сүүлдээ өвчтэй болоод тэгээд яг тэр үед нь
манай хин Модесүний Соломон Америкт найз охинтой болоод Фиби гадаад охинтой үерхэд тийм. тэрсэн Asian American байсан. Ер нь жоохон Америк соёлтой хүн байсан шүү дээ. Америк жоохон байл үү? Ямар ч Фиби гэдэг охинтой уулзраад тэгээд буцаад Фибигээ дагуулад тэр нэг Японд руу ирдэг. Тэр үедээ хаанатай холбоо барьдаг. Тэр үед тэгээ хаана нэлийн бин муудсан халдварт өвчнөөр өвчлсөн. Тэгсэн мөртлөө дүрсгүй ивэрээ. Гэтэ хаанагийн дураас ямар гонхтой дүртэй. Тэг ингээд Соломон уг нь бол ингээ өөртөө хамт байгац гэд ер нь хит удаа ингээд гуйдэн штий. Гэтэ ингээд би ингээд амар юм чөлөөтэй байх хэвээр ингээд тийм хүн би ингээд хин нэгэд ингээ хараалагдах юмсгүй гэд ингээ Соломон тэрс нийлдэггүй штий. Тэг ингээд ер нь ингээ мөнгөгүй болчих учраас ингээ энэ тэнд ер нь л яваалдаг. Тэг Фиби болохоор нэг тийм бас Соломон ч гэдэг ингээ Фибиг Сунжаатай танилцуулаад, Эминертэй танилцуулаад ингээд гэр бүлийнхээ танилцуулдаг шүү дээ. Тэнгүүд ингээд Фибигийн дүр болохоор ингээд угаасаа Америк соёлтой хүн. Тэг ингээд Азийн соёлд ингээд уус чадахгүй. Тэг ингээд амар юм гадаадд ирсэн юм шиг авчлаад идэв шүү дээ. Тэг ингээд Соломон ч салчаад ханаа дээр очдөг үлээ. Эсвэл юутай ч Фибигээ салдаг шүү дээ. Гэт хамтаа чадахгүй гэд. Тэгэл хаанаа ч өөрөө ер нь Соломон амьдралынх нь бас угаасаа бараг ганц тийм залуу нэсэн тийм. Тэгэл хаана насараад тийм. Тэгээ мазаасуучин болоод ирэнгүүт ер нь тэр ханаагаа дээжтэй бол бэдин тий. Тэгээ ер нь мазаасуучин болохоор яг дүр нь бас нэг Соломонд нэг хэсэг гардаг шүү дээ. Соломон ингээд амарлаг фирмд ингээд албан тушаал явах гэсэн чинь ахиулдгүй нэг шалтгаан гэсэн чинь мазаасуу ер нь л өөрөө Японы якуза болцсон. Амар баян. Тэнгүү тийм хүний хүү гэдэг утгаар нь ингээд ажил дээр нас ингээд жоохон хүзүүлээд идэг. Тэгээ ингээд ажлынхаа карьерийг ч гэсэн юм л орхитой шүү дээ. Тэгээд шууд би аавынхаа ингээд пачинког өвлж аавна гэдэг. Хүрээд ирдэг аахгүй юу? Үрж ирдэ шүү дээ. Тийм. Тэгээ ингээд аав нь болохоор ингээд Соломоныг өөршөө ерөөсөө явуулахыг хүсэхгүй. Чи ингээд өөрөөр амьдр тий. Ингээд ачаагтай амьдр. Энэ бол ингээд юу биш гэсэн тэгсэн. Ингээд угаасаа Соломон наач угаасаа би юм байна. Гэт хүрээд ирдэ штэ. Би ингээд таны ингээд якузагийн тэр юунаас ингээд зүгтэж чадахгүй байна гэд. Тэгээд хүрээд ирдэг. Тэгэл сүүлд нь ер нь бол Сунжаагийн хэсэг гардаг те ингээд хазуу өөрөө ингээд хартартай болчихдээ штэ. Хазуу. Тэг ингээд тийм өрөвдөлтэй ингээд тэмцүүлээд байдаг ш. Надаа ингээд хазуу ингээд өвдсөн за. Тэгэхээр ингээд хаана амьдарч байгаа яаж байгаа гэсэн чинь ингээд 3 охинтойсэн штэ. Хазуутай гэсэн ингээд охтуудынхаа гэрт ингээд охтуудтайгаа ингээд ер нь хамт амьдрах гад ингээд байгаад байгаа. Тэг ингээд өвдсөн гэдэг ингээд Сунжаад хэлэх гээд ингээд хурж ирээд баг уулзсан штэ. Тэг ингээд угаасаа тэгэл хансуучин тэгээд өнгөрөх гэж байгаа. Гэхдээ ингээд Сунжааг харахтаа ингээд одоо хүртэл нэг жоохныхон төрхөөр хардаг. Ингээд амар хайрладаг. Тийм. Тэг ингээд тэр ингээд хойлоо амар ингээд би нэг ер нь бас хайрладаг. Тэг ингээд муу сан чаддгүй. Тэг ингээд насаараа баг хамт байсан. Хоёр хүн зурлаа яваад идэв. Тэгээд Сунжаач нь ер нь асуугтай тэгэл талхаас игээд гэтээ ингээд эцээц нөгөө нэг хүүн амиа уралцсан. Тэг ингээд хамгийн эцсийн бүлэг дээр Сунжаа болохоор ингээд одоо ингээд Сунжаа ингээд нэг ээжтэйгээ муудалцдаг шүү дээ. Ээж нь Соломоны жоохон байхад насар. Тийм. Гэтээ ээж нь ингээд өхийнхаа өмнө ч лүү. Одоо ингээд новаг өнгөрсний дараа энэ бүхэн ингээд чиний буруу. Чиний ингээд тэр хансуу гэдэг хүнтэй уулзнаас ч болж энэ бүхэн болсон. Ингээд Сунжааг ингээд амар буруутгахтай шүү дээ. Тэг ингээд Сунжаа ингээд хүүхдэл юм бол тэрийг мартчихгүй. Ингээд өөрийг нь амар зовоотсон тэгэл. Тэр зүйтэй нөгөө нэг янжин жоохон зөнөд тийм амар ааштай болсон байсан тий. Гэтэ ингээд Кёнхи ч бас янжин нэг насад өнгөрсөн хавдаг шүү дээ тий. Кёнхи бол үнэхээр тэр ер нь гэр бүлтэй бүр хамгийн ямар зориулсан тий. Тэгэл Кёнхигтайгаа нөгөө нэг хүүхдээ олж чадахгүй болохоор нэлийн хүүхдэд хайртай. Тэгээ тэр нэг хүү гэдэг байгаа залуутай ч гэсэн хамт явж чадаагүй. Явдаг нь болохоор зөв хүүхдтэй би одоо энэ залууд хүүхэд төрүүлж чадахгүй. Би ингээ хоёр залуугийн амьдралыг сүрүүлж чадахгүй гэх.
Тэгээ үлддэг шүү дээ. сайн нэгтэй тий. Тэгэл ер нь хамгийн сүүлийн chapter дээр Сунжаа маань өөрөө Исакийнхаа одоо юун дээр очиод газар дээр очиод тэг очсон чинь ингээд Нова жил болго ирдэг, аав дээр ирдэг байсан. Тэгэл тэрийн дурс цанаал ингээд ер нь амьдралаа эргцүүлээл гээд би тгээгүй байсан бол ингээгүй байсан бол гэл амир их харамсаал тэр бүх бодлуудаа ингээд бодоол тэгэл дуустдаг тий. Тийм тэгэл тэг Кёнхитэй Кёнхитээр очиж хоол идэх гээл явцдаг лөө. Тэгэл ямар ч Кёнхитэй цуг байгаа. Тэгээд гэдгийг нь мэдээл тэгэл энэ ном маань ингээд өдөрлөдөг. За ингээд ер нь нэг иймэрхүү утга агуулгатай ном байна. Ингээд ярьчихсан сайхан болчихсон. Тийм толгой дотор байсан зэгцгүй баахан бодлоотой цагийн дараалал сайхан яриад. Тэглээ. Ер нь ингээд гэтээ үйл явдлууд дандаа ингээд тавтаа болцсон тий. Гэтээ ингээд яг юм логик гэвд амар юм. Зөрчилдөөнгүй байгаа царин тий ингээд кино ихэд ч гэсэн яг юм амар гоё гарч ирдэг байхгүй. Яг ингээд зохиолыг уншаад номыг уншихаар яг ингээд нөө дөрүүдийг нэг яаж гаргасан бол гэдэг амар царийг нь харуулдаг яаж харуулсан бол гэл. Гэтээ сонирхолтой юм байна. Ер нь нөгөө нэг Азууд чинь тэгдэж штэ одоо амар ядуу нэг ингээд үе байлаа гэж бодъё тий. Тухайн тэр ингээд ядуу байсан хүмүүс амар сайн хөдөлмөрлөөд 3 дахь үеэсээ Азууд ингээд баян болж эхэлдэг гэж байгаа байхгүй. Гэт 3 үе амар сайн хөдөлмөрөх юм бол ингээд 3 4 дахь үеэсээ ингээд амьдрал нь амар сайжирдаг. Гэсэн тийм судалгаа юм билий. Юу ямар Азууд дээр үү? Тийм одоо ингээд тиймэрхүү. Тэгэнгүүт одоо чи нөгөө талдаа их яг энэ бол жоохон сонирхолтой. Гэтэ зүгээр нэг харууд яагаад ингээд ядуу гингүүд ингээд бас ингээд харуудын ингээд чи ер нь бол хідэн үе явж иж баятаад байна гэдэг тийм судалгаа байхгүй. Наач тийм гоос. Харин тиймүүд ингээд жоохон хар яртай хүмүүс үүдэх юм бол хөдөлмөрлөх гэхээс илүү жоохон сэтгэл зүйн хувьд ингээд баян сайн болно гэхгүйгээр ингээд яг нэг тэрийг жоохон хэцүү ядуу амьдралдаа тасан цогцоор агаад ер нь л ингэж баяжж чаддгүй гэсэн заяа. Ингээд нэг ийм л амьдралтай байх хэрэгтэй гэдэг тийм сэтгэх хүүхдүүдтэй чинь суулгаад байдаг ч юм уу. Тэнгүүд Азуудын хувьд ингээд сэтгэхүйн шал өөр. Аймаас хөдөлмөрлөх хэрэгтэй, аймаас хадамжуулах хэрэгтэй, ингээд баяжих хэрэгтэй гэсээр агаад шууд 3 дахь дээрээ босч ирдэг гэж байна. За одоо дахиад хэдүү явна. Бидрэс шиг. Юу юм. Тэгэхээр энэ бол одоо ч өөр болсон байна. Энд чинь ингээд одоогийн үеэс өөр байсан. Энийг судлаа. Үгүй энэ чинь ингээд зүгээр ингээд одоо ингээд яг үр дүн гараад ирсэн үеийнх нь гэх юм уу та аль хэдийн шүүлж чаддаг юм баян үе яваад байгаа юм. Одоо ингээд тэгэнгүүт чинь ингээд баян болох гэдэг концепт амар өөрлөсөн байна. Тэ амар easily баян болж байгаа ч юм байна. Өмнө нь тэгэл баян болох замнал ер нь бол нэг л байсан юм шиг байна. Харин тийм ер нь амар сайн ажил хийж хөдөлмөрлөн гэсэн байгаа. За тэгээд бид хоёрын эхний подкастын эхний дугаар нь үгээр баг өндөрлөхгүй л ах шиг байж тэглээ. тэрийн бахан цаас мас дэлгэцэн. Тийм Тийм үний нэг юм шашиг. Гэтэ ингэж яаш хугаасаа юу юм бэ наа? Зүгээр юм. Зүгээр ингэ цаас харахгүйгээр толгой дотор байгаа юмудаа л ярил хамаагүй зэгттэй юм байна. Тэгээд дараагийн дугаар дээрээс л хоёлаа ингэ заавал нөгөө нэг зэрэг уншина гэдэг нэг ном гаргаж ирээд гэтээ нөгөө хажуугаар нөөр хэрэг ном унших юм бол тэрийгээ бас ингэ яах байдлаар хөвчүүл гоё юм билээ. Тэр амар зөгнөх номнууд бас байдаг шүү дээ. Энэ бол амар урт номдоо орж байгаа байхгүй тий. Начи яа oh my god 500 үстэй л байна. Би нэрээ юу 3 бие онл гэдэг юм. Амар тэр юуны тухай? Тэр sci-fi шинжлэх ухаан уран зөгнөлт гэдэг лөө. Тийм ном баггүй. Тэгээд ер нь бол астрофизик буюу тийм монголоор юу гэж орчуулдаг юм бол сансрын физик. Физик юм. Тиймэрхүү астрофизик ер нь шинжлэх ухаан юм байна тийм. Физикийн тухай онл дээрс тулгуурласан. Тэгтээ ингээд уран зохиол яваад бол амар гой зохиол. Тийм үү? Яг зохиол юм уу тийм үг нь? Тэгтээ ингээд логикийн хувьд нэр үнэхээр төгс бичигдсэн юм шиг санагдсан байхгүй. Тэгэл яг үнэндээ харийнхны талаар гарна. Одоо дэлхий дээр ингээд харийнхан санал хийлж байгаа процесс явагдаж байгаа. Тэгээд тэр нь яг юунаас болсон юм? Тэр зүйлийг хийхэд анханасаа яг юунаас болсон гэдэг ч юм. Гэтэ би энэ хэсгийг үнэхээр энэ подкастнаас хасан шүү дараа яах вэ? Бэс нөгөө нэг яаш юу?
тэр гурван би Тэгтээ хэр урт юм. Ярахад тийм юм. 400. Төв ба урт юм би урт юм байна тий. 300 юм байна. Энийг зөвлөхөөс дуусах байлаа. Тэгээд За энэ хэсгийг татлаад тэгээд угаасаа дараагийн юм дээр болохоор ингээд ер нь ямар тийм сэдвт нэг баригдахгүй тий. Гэтэ ер нь аюу гой зохиолуудыг юмсан зохиолуудыг эсвэл сургамжтай бас хүний төрлийн номууд бас байж болох ба. Ер нь энэ подкастыг зөвөр ингээд хүмүүст амар гой чийл байх үедээ тий сонсоол. Тэгээ номны тухай ер нь бит хоёрын өдөртэй яриаг сонсоо. Гэхдээ энэ одоо ингээл 10 жилийн дараа бараг 10 жилийн дараа ингээд амар олон үзэлттэй болсон байвал тэрнийх нь баг 90% хоёлаа. Тэгээс зөв тусамж сэргээж шээ. Зүгээрээ. Гэтэ уусаа бит хоёрын татна. Би ер нь татна гэж бодож байна. Цацуулгатай бэлэн байна. За тэгээ дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа.